Өдөр өглөө болгон тэр нарангийн тэр натрын голын зам дээр хүүхдүүд бүгд ингэээс зам хөндлөн гардаг байхгүй. Тэнд ерөөсөө босоо олон хитэд тэмдэглээ байхгүй. Би сүүлийн 2 жил нийслэл рүү хандлаа. Бүр ирж зураг хөргийг аваад явлаа. Байхгүй. Тэнд дээр би бүр зүгээр нэг хитэд тэмдэглээ хийгээд босоо тэмдэглээ хийгээд өчлөх гэж ууж байгаа байхгүй. Тэгэхээр нарны зам дагуу юу? Нарангийн зам дагуу. Ерөөсөө нарангийн баруун тал дээр. Тэгэхээр зүүн тал дээр бүр 2-2 дээр чинь босоо олон хитэд тэмдэглээ байгаа. Болохгүй тэр улсын төсөв байхгүй нэг тэмдэглэлийн ачаа тэр нарангийн баруун тал дээр хийж тавьж л та. Хамгийн гол тэнд дээр чинь хүүхэд автоэрийн осолд гарвал хүүхэд гацгүй газараа гарсан гэдгээр эргээд хүүхэд асуудал үүсгэх байгаа байхгүй. Хамгийн гол асуудал нь. Тэгвчээс тэрийг би одоо сүүлийн 2 жил хүүхэд сургуульд авсаас хойш гуйлаа бүр. Одоо хүртэл байхгүй. За тэгээд нарангийнх нь баруун талаар тэр нэг орон сууцны хажуугаар ингээд явгууны зам дээр явж байгаа. Явгууны зам дээр авч машинууд нь бүгд шавч тавьчихна. За тэгээд тэд 3-4 таршаа байгаа. Мөнх явах. Хонгор таршаа нөхөө гэж үү? Тий. Тэн одоо хүүхэд унжиж заавал тэр бүглэх ёстой юм. Уул нь бол эн чинь бол урьдчилан сэргийлээд асуудал шийдснээр тэр чинь одоо урьдчилан сэргийлэх ёстой шүү дээ. Тэгэхээр заавал хүүхэд гинтээд ингээд асуудал үүснээр дараа тэр асуудлыг шийдэх ёстой юм. Яах вэ? Бид тэрийг ойлгохгүй. За тэгээд дээрэс нь дараагийн асуудал бол тэр 20 додар хороо хууч 20 додар хорооны тэр хөслийн өргөө хоомдод алтан ор хаан хийс тэр уртлын амар төвшин хотгон гэх тэр бол та хоёр ихэд бол мэдчил байгаа тий. Тэнд бол хүүхэд агарлах нөхцөл байхгүй. Бүгд ерөөсөө зам. Тэгээд хотын ерөнхий төлөвийн газраас замруу газар олох гэсэн чинь шаваалцсан бол барилга авч байцсан. Тэнд дунд бол нэг уулын нэг газар байгаа. Одоо нэг 10-20 жил болж байгаа. Нэг хоёр нөхөр дээр өмчлөлтөөр газар байгаа. Сүүл зар тавьсан 800 сая, 100 саяар загна гэж тавьсан байна. Уул нь би тэрийг нийслэлтэй амар сайхан хотын дарга багт би ороод бас санал тавьсан. Энийг улс нь аваад энэ нэг хотгонуудын дунд нэг хүүхдийн нэг талбай байгуулад өгөөч гэж гуйсан. Одоо тэр нэг балаас байгаа зэхэр. Зундаа болохоор аригчт нь очиод тэнд нь арх уугаад тэрээс өдөр шиг хончно. Тэгээ нэг хүүхдүүд болсон тэр барилгууд чинь гүүж хараач орно. Сүүлдээ нэг хүүхдүүд орж тэнд дээр чинь газ өнөрлж байгаа. Тамиг татж байгаа, арх ууж байгаа. Одоо тэнд хэрвээ тэр архич одоо тэр арх ууж байгаа нөхдүүд тэр бага насны хүүхдүүдийг хүчрхийлээ янз бүрийн асуудал гарвал одоо тэрийг хэн хариуцах юм? Хүүхдийн аюулгүй орчин тэр онгорхоо, нүх, цоорхоо одоо энэ хорон дарагт яг тийм байх юм бол хорон дарга дээр нь хариуцлага тооц. Өөр ямар ч харцаа. Бид нар чинь тэр болгон болон дохоо тэр яах гэж төрийн бүтц байдгийг тэр нэгж болгон бүр энэ оршин суугчдын болон дохоо болгон дээр эзэнтэй байх гэж төрийн бүтц байгаа шүү дээ. Тэр тараашааны нүхний асуудал ярьлаа. Тэр сургуулийн агааржуулалт цэцэрлэг үнэхээр ямархуу байдалтай байна гэдэг. Тэгээд тэр тараашааны нүхний асуудлыг ярьлаа шүү дээ. Энэ одоо онгорхоо нүх хийж байгаа юм бол тэгэл орон зэг тарахтаа бол асуудал байхгүй. Одоо бид нар бол маш олон ярьсан. Энэ анхны усаагуудаа биш. Бүгд төвшөнд ярьж байгаа юм. Хорон дарга сайн бол ийм байхгүй. Ерөөсөө л тийм билээ. Мундаг хорон даргатай, мундаг ажлын явж байгаа хорон даргатай газар бол юунд тараашааны нүх байдгаа. Тэр өөрөө тэр сургуулийнхаа гадна талыг өөрөө цэвэрлэж зогсож хорон дарга байна гэдэг шүү дээ. Сэтгэлээрээ л ханддаг юм болоод. Энд дээр очиж ажиллах цаа.